Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академийн сургалтын хөтөлбөрийн хорооны энэ оны эхний хуралдаан 2025 оны 1-р сарын 13-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн хурлаар 2025 онд эрүү иргэн захиргааны эрх зүйн чиглэлээр зохион байгуулах нийт сургалтын сэдвүүдийг хэлэлцүүлэн баталлаа. Тодорхойлбол эрүүгийн эрх зүйн чиглэлээр шүүгчийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг улсын дэд шүүхийн эрүүгийн иргэн танхимын тэргүүн хос хоёр танилцуулж, хорооны гишүүдийн олонхын саналаар сургалт зохион байгуулахыг тэмцэв. Харин шүүхийн академийн захирал Эрдэнэчимэг Азийн сан болон LGBT төв төрийн бус байгууллагаас ирүүлсэн сургалтын сэдвүүдийг танилцуулж, хорооны гишүүдийн олонхын дэмжлэгийг авч тус сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулан сонгон судлахаар тогтлоо. Хурлааны төгсгөлд сургалтын хөтөлбөрийн хорооны 2025 оны хуралдааны хуваарийг танилцуулсан бөгөөд энэ удаагийн хуралдаанд танхимаар 11 гишүүн, цахимаар 2 гишүүн оролцсон юм. Та бүхэн 2025 онд зохион байгуулах нийт сургалтын сэдвүүдтэй дээрх холбоосоор орж танилцаарай.